Одоо малчтын асуудал болохоор ингээд яаж хандж байгаа байдал нь харагдаж байна. Тэгээ одоо энэ Монголын олон зуун мянган малчтын асуудал яригдж хахад тэр хорооныхоо хурал морлыг яах гэж тэр тэргүүн дэд мэд элдийн онц ерөнхийлөгч та нар байгаа юм. Та нар удирдаад явуулж болдгүй юм уу? Их хурал дээр хуулийн хэрэгжилтэд асуухаас илүү хорооны хуралгаа тайлбарлаа сууж идэг ийм Монгол банктай байх юм уу? Сайн нэг баахан статистик ярьж байна. За тэгвэл одоо би бүр тодорхой асууя. За мал мах ноолуур. За өнгөрсөн одоо жишээл хамтарсан засгийн үед энэ ноолуурын салбарыг дэмжиж зээл олгосон. Хүүгийн төрөөс төлсөө. Тэгээ ноолуурын салбар бол сарцсангу боссон Монголын ноолуурын салбар үйлдвэрлэгчид нэлээд чадал тэнхээтэй болсон гэж ойлгож байгаа. Тэгвэл зүгээр нэг юм зээл өгдөг юм уу? Олон нийтийн дунд нэг юм худлаа ойлголт малчид гэж нэг төрөөс юм нэгсэн хүмүүс юм шиг. Гэхдээ бүгд адилхан Монгол хүн шиг татвараа төлөөлөлийн малчид чинь амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр манай энэ Монгол банкнд эдийн засгаа тооцохдоо малчдын эдийн засгт үзүүлж байгаа үр нөлөө ач тусыг тооцдог тооцоолол байна уу? Ямар хэмжээний баялаг бүтээж байна? Яаж энэ улс орны хөгжил дэвшилд оролцож байна? Энийг мөнгөн дүнгээр илэрхийлдэг. Энэ ноолуур нь, мах нь, түүхийд нь эдийн засгт яаж нөлөөлж байгааг ингэж тооцдгийн шалгуур үзүүлэлт байна уу? Нэг. Би маш тодорхой асууж байгаа шүү. 2. Ипотекийн зээл яриад байгаа. Өнөөдөр нэг тийм сум орноосоо ипотекийн зээл аваад ингэсэн малчид бол ер нь тун цөөхөн байгаа шүү. Тэгэхээр энэ ипотекийн зээл чинь өөрөө малчтад байдгаа залуучууд олдохгүй байгаа. Энийг хэрэгжүүлж чадах юм уу, чадахгүй юм уу? Өнөөдрийн байдлаар энэ хуулийн хэрэгжилтэнд орж хэдэн малчин энэ ипотекийн зээл авчихъя. Тодорхой асуугаад байгаа шүү. Тэгээ дараа нь нэг юм хуурдаг үхтэй танд бичгээр өгнө. Иргэд тодруулна. Гэхдээ юм мэдэхгүй байгаагаа л хаацайлж байгаа үг шүү дээ. Их хурлын эрх хэмжээнийхээ хүрээнд асуудал асуугаад байхад нэг ийм өөр их хариулттай. Би хоёр зүйл маш тодорхой асуулаа шүү. Малчтын Монгол улсын эдийн засгт үзүүлж байгаа нөлөөлөл та бүхний явуулж байгаа энэ үйл ажиллагааны дунд тэр эдийн засгийн үр нөлөө ямар байд юм бэ? Нэг малчтыг ипотекийн зээлд хамруулж гинөө хамруулж чадахгүй байгаа бол ямар шалтгаантай хэдүүн хамрагдсан юм. Цааш хамруулах юм үгүй юу? Ипотекийн зээлийн чинь байдал ямар байгаа юм гэсэн ийм маш тодорхой хоёр асуулт асууя Монгол банкнаас. За, Монгол банк хариулъя. За, хөдөө аж ахуйн салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 26%-ыг эзэлж байгаа. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны төгсгөлөөр бол 92 их найд, өнгөрсөн оны төгсгөлөөр 92 их найд байгаа. Хөдөө аж ахуйн салбар энэ хүү 92 их найдын 27%-ыг дангаар одоо бий болгож байгаа гэсэн үг. Үүнээс бол мал аж ахуйн хөдөө аж ахуйн салбар дундаа мал аж ахуйн салбар бол энэ хөдөө аж ахуйн салбарынхаа 68% илэрхийлж байгаа. За хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн салбараас одоо экспортын орлогоор бол нэг 297 орчим сая долларын махны экспорт бол гарсан байна. Ноолуурын экспорт бол 330 сая доллартай тэнцэх хэмжээний экспорт гарсан байгаа. За нийт статистикийн хувьд бол хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчин мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчдын хувьд бол эдийн засгт оруулж байгаа хувь хэмжээг бол нэг 21 орчим хувьтай гэж бол Төв банк бол үндэсний статистикийн хорооноос гаргасан тоо мэдээгээр бол гарч байна. За ипотекийн зээлтэй холбоотой асуудал бол хүндрэлтэй байгаа. Энэ дөр бол нийт одоо ипотекийн зээл олгогдож байгаагийн нийт 27 орчим хувь нь бол орон нутагт олгогдож байгаа. Орон нутагт олгогдож байгаа ипотекийн зээлийн энэ 27% нь үндсэндээ 25 орчим хувь нь бол дан аймгийн төвүүдэд болон дагуул хотуудад дархан эдгэнтэд бол олгогдсон байгаа. Арилжааны банкар дамжаад бол сумын төвдөр бол ипотекийн зээл авах бол асуудал бол барилга ийм одоо хүрэлцээ барилга баригдаж байгаа тоо хэмжээтэй хамаарат бол бас харьцангуй бага байна. Одоо орон сууцны банкны тухай хуулийг өргөн барьсантай холбогдуулан энэ 6% зээлийг бол зөвхөн орон нутагт олгох юм зохицуулалттай болж байгаа. Буюу Улаанбаатар хотод бол яг энэ 6% зээлийг бол одоо дахин бол олгохгүй байх чиглэлийг бол Төв банкнаас бол барьж байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ одоо хууль хэрэгжээд явсны дараа бол орон нутагт хэрэгжүүлж байгаа энэ ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэмжээ бол нэмэгдээд явна. Яг ипотекийн зээлийг хэдэн малчин өрх авсан гэдэг
тоо мэдээлэл бол мэдэхгүй байна.